За сайн байна. Хэдүүлээ изометрик төсөлтийг яаж хийх вэ? 4-1-ээр зүссэн юм шиг тийм ээ. Яаж харагдуулах вэ гэдгийг ойлгож авъя. За тэхийн тулд бүгдээрээ за эхлээд ямар ч исэн нэг деталаа дуудаад оруулаад ирнэ тийм ээ. За дээрээс харсан проекцийг оруулаад ирлээ. За энэн дээр бүгдээрээ нэг 4-1 төсөлттэйгээр изометрик төсөлттэй харуулъя гэж бодъё л доо. За тэгэхээр одоо яаж төслөх вэ гэдэг талаар ярилцах чинь. За тэгвэл бүгдээрээ энд тэгээ хоёр талаас нь юу нь бол 4-1 төсөлттэй зүсэж үзүүлье. За тэгэхээр эхлээд бүгдээрээ хамгийн эхлээд энэ дээр half section авах хэрэгтэй. За half section за бүгдээрээ энэ талын 4-1-ийг зүссэн юм шиг харагдуулъя гэж үзвэл за энэ half section авчи. За баруун доод болон баруун доод болон за эндээс за энэ хүү төсөлтийг одоо изометрик төсөлттэй үзүүлэх үйл яах вэ? За ингээд ийм секшнтэй. За энэ секшн дээр очиод бүгдээрээ ингээд идэвхжүүлээд баруун дарчин. За ингээд isometric section view гэж гараад ирж байна тийм ээ. За энийг сонгоод өгнө. За энэ хараа 4-1 төсөлттэй наад талын баруун наад талын болон 4-1 төсөлттэй харагдаж байна. За энийг ингээд бүгдээрээ дуртай газар зөөж байрлуулах гэж болохгүй байгаа тийм. Тэгэхээр энэ дээр бүгдээрээ яах вэ гэхээр alignment буюу проекцийн холбоо дээр break буюу таслалт тийм ээ. Break. За энэ дээр энд аваачаад тавилаа. За бүгдээрээ за өөр чиглэлээс хараад зүсэж үзье. За тэгвэл зүүн наад болон зүсэж үзэх чаа гэж үзье тийм. За энэ тохиолдол яах вэ үзье. За ингээд байрлуулцгаая тийм. За одоо бүгд ингэж болно. Энэ хүү байрлалыг изометрик болгоод үзье. За изометрик гэдэг юм байна. Тэгэхээр энэ дэр нэг юм асуудал юм тийм. Төсөлт маань цаана харагдаад байгаа. За энийг бүгдээр эргүүлж болно. За энэ эргүүлэх гэвэл энэ хараа. Энэ 3D view тийм ээ. За энэ дээр бүгдээр дараад тэр эргүүлэлтийг хийж өгч болно. За энэ дээр ингээд чөлөөтэй эргүүлж аваад за тэгээ өөрт ашигтай байрал дээр авчиад юм бол ингээд яачих хэрэгтэй. Тавьчих хэрэгтэй. За ингээд аль нь танд одоо тийм ээ тохиромжтой байрлал юм бэ гэдэг дээр авчиад ингээд эргүүлээд тавьчих болно. За нэг иймэрхүү болж байна гэж бодъё тий. За тэгээд дотор нь бас ингээд энийг чөлөөтэй бас ингээд муу хийгээд зөөж өгч бас болно. За ингээд болчлоо гэж үзвэл окей тарчна. За тэгээд энд нэг юм асуудал байгаа тий. Проекцийн холбоо энд байгаа даа. Проекцийн холбоогоос салгая гэвэл энэ дээр очиод явах уу. Тэг маус хоёроо дараад эндээс alignment break хийж өгнө тий. Alignment break хийж өгөө. Ингээд өөртөө одоо тохиромжтой байрлал руу зөөж авчиж болно шүү. За иймэрхүү байдлаар изометрик төсөлтийг гүйцэтгээрэй. За амжилт хүсье.